Монгол Ардын намын удирдах зөвлөл өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн. Тодорхойлбол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд саран гэрэл иргэдээ уулны айл хэмээн дарамжилсан учраас түүнийг чөлөөлөх шийдвэрийг ерөнхий сайд оюун урд нь гаргаж үүрэгт ажлыг нь засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга амрагсалан төр орлож байсан юм а. Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс Улсын их хурлын гишүүн аюур сайхны нэрийг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшүүлэхийг удирдах зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн талаар Монгол Ардын намын бүлгийн дарга тогтгосрон мэдээлсэн. Мөн сайдын асуудлыг энэ өдөрт багтаан хэлэлцэх ёстой. Тухайлбал сайд чөлөөлөгдснөөс хойш 15 хоногийн дотор дараагийн сайдыг томилох хуультай юм а. Уг хуулийн хугацаа өчигдрөөр дуусгарласан юм а. Ерөнхий сайд оюун урдан захирамж гарган Архангай аймгийн засаг дарга Бачааргалыг огцруулжээ. Тодорхойлбол өнгөрсөн 9 дугаар сард Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 8 дугаар хурлаар аймгийн засаг дарга Бачааргалыг огцруулах тогтоолыг баталж, улмаар ерөнхий сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаар захирамжаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Бачааргал нь ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, хууль бус захирамж гарган Noble Energy компанид ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон талаар их сурвалжууд мэдээлжсэн. Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн аж ахуйн нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг үндэслэлээр огцорсон байна. Хөрөнгийн зах зээлд 2 их 80 төгрөг эргэлдүүлсэн койны асуудлыг цагдаагийн ерөнхий газар эрүүгийн цагдаагийн газраас шалгалж гисэн талаар мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 10-ны өдөр цагдаагийн ерөнхий газраас санхүүгийн зохицуулахороо татварын ерөнхий газартай хамтран виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлтөй холбоотой болон залилан эхлэх гэмтрийн шинжтэйсгэд шалгах ажиллагаа явуулж байна. Виртуал хөрөнгө буюу coin token шинээр гаргаж байгаа хөрөнгө төлрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэмээн аль болсоор мэдээлсэн. Тэгвэл койны эргээр Хакухо даваа жаргал нарын анх гаргасан WPL койныг мөн шалгаж гисэн талаар их сурвалж мэдээлсэн юм а. Тодорхойлбол WPL койныг World Plus Digital компаниас гаргасан юм. Тус компани хувьцаа эзэмшигчээр Dolgon Inc. баяр Пүрэв Жав болон Японы иргэн Шо Хакухо Мотохаро Кимаро гэх хүмүүс бүртгэгдэжээ. Харин улсын бүртгэлийн нэгдсэн системээс саяхан Шо Хакухо Мотохаро Кимура Dolgon гэх хүмүүс нэрээ саяхан асуусан байна. Энэ нь койны асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж гисэндээ холбоотой байж магадгүй хэмээн хардлага төрж буй юм а. Шимд өгүүлэхэд Coin Hub бирж дээр арилжаалагдах 5 дахь Монгол койноор World Plus Coin бүртгэгдэжээ. Төсвийн хувьд нийт койны 10% олон нийтэд санал болгож 18 тэрбум төгрөгийг татан төлөвлөсөн байна. Мөн Хакухо даваа жаргал саяхан Монголд ирсэн нь энэхүү койны асуудалтай холбоотой байж болчихгүй хэмээн хэрэгэд таамаг төвшүүлж байна. Өмгөөлөгч нар үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэд саран гэрлийг улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Улсын их хурлын гишүүн саран гэрэл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж явах хугацаанд улны айлууд хэмээн иргэдийг нийгмийн гарал хөрөнгө чинээгээр нь ялгуурлан гадуургасан. Түүнийг үндсэн хууль зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан хэмээн засгийн газрын сайдын судлаас буулгасан юм а. Харин одоо өмгөөлөгч нар хүний эрхэнд талдсан үндэслэлээр саран гэрлийг улсын их хурлын гишүүнээс эргүүлэн татах ёстой хэмээн үзэж байгаажээ. Тээврийн цагдаагийн албанаас 7 машин мөргөж 2 хүүхэд мөргөн хөлийг нь хугалсан ослын талаар мэдээлсэн. Баянзурт дүүргийн 26 дугаар хорооны Олин ботхны хотелын замд Ланд 200 маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж 7 автомашины мөргөж 2 явган зочигчд гэмтээсэн. Явган зочигчид 12 настай хүүхдүүд байсан бөгөөд тухайн зам тээврийн осол энэ сарын 10-ны өдөр гарсан юм а. Цагдаагийн байгууллагын шалгалтаар урсгал сүрж осол гаргасан иргэн жолооны курс сураагүй, жолооны үнэлэхгүй байсныг тогтоожээ. Иймд тухайн автомашины эзэмшигчид зөрчлийн хуулиар хариуцлага тооцоогоожээ. Тухайн иргэн нь архи сотууруулах ундааны зүйл хэрэглээгүй, сэтгэгдэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй ажээ. Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа бөгөөд хэргийг шүүх эцлэн шийднэ гэлээ. 10 дугаар сарын 7-ны өдөр Nestle-ийн Баянгол дүүрэгт байрлах ерөнхий боловсролын сургуулийн орчмоос хүүхэд хулгайлахыг завдсан эрэг гарсан. Тодорхойлбол тус сургуулийн 6 дугаар ангийн 3 сурагчид өөрийгөө цагдаагийн ажилтан байна хэмээн танилцуулсан эмэгтэй тэднээс байцаалтаа авна хэмээн мэхэлж дагуулж явахыг завдсан байна. Нэрэгт налах дүүрэгт оршин суух хаягтай 16 настай эмэгтэй А гэгчийг сэжиглэн 90 сурвалжилснаар энэ сарын 14-ний өдөр түүнийг сатуулжээ.
Хэргийг одоогоор Баянгол дүүргэх цагдаагийн 1-р хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэж байгаа тул дээрх хятадын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна хэмээн албаны хүмүүс мэдгдсэн юм а. Бүгд найрамдах Солонгос улсад Монгол эмэгтэй бусдад задуулж буй бичлэг нийгмийн сүлжээнд өнгөрсөн 7 хоногт тархсан. Үүнтэй холбоотойгоор тус улсад суугаа Монгол улсын элчин сайдын яамнаас уг гэрэгт анхаарлаа хандуулж цагдаагийн байгууллагатай холбогдон хамтарч ажиллаж байгаагийн тайлбарыг өгсөн. Нэг сурвалжийн мэдээснээр бичлэг тарах хүртэл иргэдээс ямар нэгэн гомдол мэдээлэл ирээгүй тул манай улсын дипломат төлөөлөгчийн газраас уг хэрэг хизээ хаана болсон тухайн иргэн хэн болох талаар зэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан гэлээ.